Жил бүрийн 12 дугаар сарын 3-ны өдрийг олон улсын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах өдөр хэмээн тэмдэглэн өнгөрүүлдэг. Энэ жилийн хувьд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг эрх мэдэлжүүлэх нь аяны хүрээнд тэмдэглэж, аймгийн засаг даргын тамгын газар, Жаргалан цумын засаг даргын тамгын газар, хөдөлмөр халамжийн үйлчилгээний газар, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбоо хамтран өдөрлөг арга хэмжээ зохион байгууллаа. Ховд аймгийн хэмжээнд 3039 хөгжлийн бэрхшээлтэй иргэн 400 гаруй хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд байгаа нь нийт хүн амын 3.3%-ийг эзэлдэг байна. Мөн хөгжлийн бэрхшээлтэй нийт иргэдийн 600 орчим нь ажил хөдөлмөр эрхэлдэг гэсэн судалгаа бий. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн салбар зөвлөл, аймгийн засаг даргын орон тооны бус зөвлөл, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбоо хамтран үйл ажиллагааны төлөвлөгөөгөө боловсруулах, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн өмнө тулгамдж буй асуудлыг шийдвэрлэн ажиллаж байна. Мөн аймгийн засаг даргын үйл ажиллагааны хөлбөр тусгасан дэд хөтөлбөр бүрийн нэг зорилттой хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн ажилтай, орлоготой, стандарттай орчин бүрдүүлэх чиглэлийг тусгаснаас гадна Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжлийн төвтэй болох зэрэг төлөвлөгөөт ажлууд хийгдэж байна. Ховд аймгийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн салбар зөвлөл жил болгон үйл ажиллагаагаа төлөвлөж энэ хөгжлийн бэрхшээлтэй иргэдийнхээ холбоотой хамтраад үйл ажиллагааны төлөвлөгөөгөө төлөвлөд энэхүү олон арга хэмжээний зохион байгуулж явуулдаг. Тэгээ энд бас манай төрийн байгууллагууд маань бас төсөл хөтөлбөрийн байгууллагууд энэ хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах чиглэлээр энэ иргэдэд чиглэсэн бас төрийн үйлчлэгийг чанартай хөргөх чиглэлээр бас тодорхой ажлуудыг зохион байгуулж явуулдаг. Тэгээ энэ жилийн хувьд бол манай Ховд аймгийн хувьд засаг даргын үйл ажиллагааныхаа мөрийн хөтөлбөрт энэ тусч байгаа 32 дэд хөтөлбөр хэрэгжих юм. Энэ дэд хөтөлбөрүүдийнхээ нэг зорилт нь бол дандаа энэ хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ажилтаа орлоготой мөн энэ иргэдэд бас стандарт үйлчлэгээ төрийн болон орчны стандартын бүрдүүлэх чиглэлээр тодорхой заалтууд хэрэгжинэ. За мөн Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр Ховд нийтдээ 6 аймагт энэ хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжлийн төв барьж байгуулж байгаа. За энд бол энэ барилга маань энэ эх хонд ашиглалтанд орно. За энд бас ажиллах хүчнийг бас энэ хөгжлийн бэрхшээлтэй иргэдээсээ бас энэ хөгжлийн бэрхшээлтэй иргэдтэй бас холбоотой үйл ажиллагаа явуулдаг, эднийгээ дэмждэг, сэтгэлээсээ ажилдаг ийм хүмүүсээ төслийн зүгээс сонгож бас энэ ажиллах хүчнийг бэлтгэж байгаа. За мөн энд баруун бүсийн протезийн үйлдвэр гэдэг бас үйлдвэр байгуулагдана. За мөн энэ 50 ортой хүүхдийн эмнэлэг дээр хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг тасаг гэж тусад нь 90 сая төгрөгөөр Норвегийн тусламжийн байгууллагаас бас тогтчулж өгч байгаа. Гэх мэтлэн яг энэ хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зангидж ажиллах чиглэлээр энэ хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжлийн төв маань энэ холбоодоо зангидаад үйл ажиллагаагаа зангидаад ингээд энэ хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд төрийн болон энэ бусад үйлчлэгээнүүдийг чанартай хөргөх чиглэлээр бас тодорхой ажлуудыг төлөвлөж хийнэ. Ер нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн амьдралд оролцуулах, тэдний эрхийг хамгаалах чиглэлээр бас манай аймгийн засаг даргын, сумын засаг даргын мөрийн хөтөлбөрт бол тодорхой зөвлөлд орсон байгаа. Тэр ээлтэй орчин нөхцөлийг бүрдүүлэх, чөлөөтэй зорчих эрхийн асуудлууд нэлээд чиглэгдсэн. Тэрэгэн зэртэй хүний зам, хараагүй иргэдийн мэдэрдэг зам, иймэрхүү байдлаар бол сүүлийн үед нэлээд онцгой анхаарал ажиллаж байгаа. За энэ бол бас чухал зүйлээ нэг юм байна. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг эрх мэдэлжүүлэх нь аяны хүрээнд зохион байгуулсан олон төрөлт спортын тэмцээнд амжилттай оролцсон иргэдэд энэ үеэр шагналаа гардуулснаас гадна нэр бүхий иргэдийг аймгийн хүндэт тэмдэг, засаг даргын хөргөмжлөл, аймгийн 90 жилийн ой медалаар шагнаж урамшууллаа. Мөн өдөрлөгийн хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй иргэд өөрсдийн гараар урлан хийсэн бүтээгдэхүүний үзэсгэлэн гаргасан юм.